тавлаач гэдэг юм уу? Энэ нэслэл сайхан өгнөд хоппа. За. За. цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цагт байна. Хэлж баяртай үзэж. Амттай хол дотн нэрэ. Дабл кук. 7 өнөг бүрийн бямны маригт 12 цагаас. За мэдээ яг өнөөдөр манай нэвтрүүлэг маань яг хоцоод эхэллээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин маань дуучин Экул маань хаа маань хүрэлцэн ирсэн байгаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн бацгороо. Та бүхэн сайхан өдрийн хүргэе. Сайхан амралтын бас тэ жоохон засмаас хайлах юм шиг нэг жоохон жихэн болоод байна шүү те. Маргааш засах юм шүү. Тийм маргааш засахгүй. Жоо манай нэвтрүүлэг хоцож ирсэн чинь гяс хоолоо их одоо. За тэгээ. За өнөөдөр юм уу гаргаад ерөөд ямар хоол хийн гэж ер нь өндөгтөө хөндөгтэй шинэ ногооны цалаад малаа. За манай Экулэр бол зөндөө сайхан сонирн байгаа. Би бодож байна бас нэлээд олон шинэ клип хийсэн байх тий. Тэрийг бас ютубээр үзлээ. Ютубээр бас нэлээд бас амжилттай байгаа юм лээ. Тэгээд өөр сонир сайхан юм гэвэл нэг том юм байгаа шүү дээ. Одоо тоглолт болох гээд байна тий. Тоглолтын талаар нэг яриач. За анхны мөн тоглолт болох гэж байна. Тэгээд анхны тоглолт нь бол 2012 оны 11 сарын 9-нд UB Palace-ын концерт хийх тахинд одоо нэг удаа тэгээд ганцхан удаа тоглох гэж байгаа. Тэгээд 20 цагаас. Тэгээд мэдээж бол анхны юм гэдэг утгаараа бол мэдээж бас олон жил дууллаа тий. Солоос жоохон одоо нэгсэндээ өөрийнхөө нэг тайлан тоглолт тий. Арт түмэнд одоо сонсож байгаа одоо намайг сонсдог дэмждэг улсуудтай бүгдэнд нь тий бас нэг баяраа хуваалцах. Энэ чинь бас миний хувьд бол маш том баяр шүү дээ. Тэгээд тэр утгаар бол энэ тоглолтоо бол бэлдээд болоо шүү дээ. Тун цаг өгүүлж байна. Тэгээд ямар ч зүйл мэдээж тоглолт маань сайхан болно. Тоглолтын нэр зөөлөн хайр гэсэн үг үү? Тийм, тоглолтын маань нэр болохоор зөөлөн хайр гэдэг юм шүү дээ. Тэгээд ийм сайхан тоглолт болно. Тэгээд ямар ч яагаад зөөлөн хайр гэж нэрлсэн мэт л миний нөгөө бас ер нь бол бас арт түмэнд бол хамгийн анх шүү дээ. Аюу анх ч яг ер нь бол арт түмэнд маш сайн хурж одоо тий. Тэгээд дээрээс нь өөрөө энэ дуу маань өөрөө миний хувьд бол нэлийн тийм утга учиртай дуу учраас энэ дуунд айлуу дуртай. За энэ бол сайхан үхрийн мах тий. Үхрийн мах. Шинэ мах байна. Тий үхрийн шинэ мах байгаа. Зөөлөн чи өнгө чи бичээд бичсэн гэдэг. Өчөлөө. Тэгээ уг энэ хоёулынгийн өөрөө хийсэн тий. Аавда зориулсан л. Тий аавда зориулаад хийсэн дууштай. Тэгэхээр энэ бол одоо бас загвал мөнгөтэй байгаа юм байна тий. Тий ер нь бол загвал биш дээ тэгээд. Одоо тэгэл мэдээж бас анхны тоглолт юм чинь зүгээр ямар завтай байж байгаа шүү тоглолт хийх биш тий. Тэгээд энэ чинь бэлтгэл хийх хэрэгтэй маш сайн. Тоглолтын бэлтгэлийг амар тур. Энэ За энэ сүүлийн жоохон жин нэмэт байгаа. Махнуудаа бол нэлээд юм цуцаан юу яа гэж бодож байна. Өшгөлж тий. Пэй гэж бодож байна. Ер нь яг тийм л тоглолтын ер нь энэ бэлтгэл орцсон яваад байгаа юм байна шүү дээ таа. Тий. Би бол тоглолтын шокноос гараагүй байж байна. Бэлтгэл нь хэрэг явагдаж байна. За бэлтгэл бол нэлээд сайн байгаа. Мэдээж одоо яг хуу реклам зар сурчлаа одоо промошны үйл ажиллагаа маань болохоор одоо нэгсэндөө яг аль биесээр бол одоо нэгтгэхээс ахуулаад бүгд л биз радио те тавигдана яг бол одоо юу гэдэг гадуур самбаруудаар ч юм уу те одоо яг тоглолтын талаар одоо яг промошны ажлууд бол нэгд өдрөөс ахуулаад ингээ хийгдэх ёстой. Тэгээд тоглолтын бэлтгэлийн хувьд гэх юм бол мэдээж бол бэлтгэл бол сайн хийх учиртай шүү дээ. Яг бол энэ одоо тоглолт маань бол миний хувьд бол нэлээд ач холбогдолтой. Тэгээ хүмүүс маш хүлээсэн учраас тэ чи хүлээж исэн мөлөө хүлээсэн шүү дээ. Экул анхаас юм асуух гэдэг юм л да. Ер нь хэр хүмүүнлэг вэ? Одоо хүмүүнлэгийн юм тэр одоо очдөг вэ? Өчтөрхөн би Монголын сурагчдын холбооны парк аври гэдэг юм хөдөлгөөн дандаа дарга нар тэнд оролцож бас очиж бас үзэл бодлоо илэрхийлээ. Дээрээс нь дүүнэртэй бас зөв өөр хайдууны үлгээ барьсан. Ер нь бол хүмүүлийн үйл ажиллагаа буюу одоо хүнд туслана гэдэг нь өөрөө их сайхан том буян л да. Тэгээ тэр утгаар бол
мэдээж бас аль болох янз бүрийн одоо хамдвийн тоглолтууд ч юм уу те оролцдог шүү дээ хамгийн бол. Тэгээ бас хүнд туслана гэдэг чинь их сайхан зүйл. Тэр бас сая өстөр нэг одоо сонжин газар очлоо л доо. Заавал бас манай үзэгч маань олон танил аваад яваа тий. Нэг юм хандсан тий. Одоо чүрөөс өмгөлөж бас нэг халамжлаад байгаа газрууд байгаа шүү дээ. Тэрний захиралтай нэг уулзлаа. Ерөнхийдөө манус мэдхгүй болохоос биднээс мэдхгүй тэр амьдралыг бол одоо захирлууч дээр одоо нөгөө шинэ одоо цэцгээр ярих юм бол тий. Шинэ одоо бараг л тэрж услаа тий. Бид одоо хүүхдийг ингэж айгу дэмждэг тийм байгууллага руу явуулсан. Одоо яаж чадахгүй шүү дээ магтах гэсэн ч үг болдоггүй шүү дээ. Айгу тийм айгу гоё юм билээ. Тэгээ ямар ч тийм шашны юм байхгүй. Тэгээд тодорхой миний 18 нас хүртэл тэр асуумжийн газар ингээд байлгадаг. Тэгээд бараг тонор бүх юмны асуудлыг бүгдийг шийддэг хичээл хэрэгсэл. Тэгээд тодорхой мэрэгчлээ болгоод цаашдаа бүр сургууль сургаад тий оюутан болгоод дээрэс нь гадаад руу явуулдаг гэж шүү дээ. Маш мундаг байгаа. Тэгээд тэн дээр бас манай Кивагийн Ока бас ирсэн байдаг. Альбом байдаг юм лээ. Оо заа. Альбом үзүүлж байгаа. Ийм юм нэстэй, ийм юмнууд хүмүүс тэгээ манад Ока Кивагийн Ока бас өөрөө хэлдэг гинэ. Зүгээр ямар ч тийм клиз байхгүй. Тэр өөрөө ирээд хүүхдүүд дуугаад сайхан дуулж өгчөөд тэгээ явдаг шүү дээ. Би бас нэг хизээ төмөрөө чи бас нэг санджаа байгаа шүү дээ. Улаан авалт хийж санаж гинөө. Чиний зэйлээ нэлен дээр тий. Нэлен мадах. Тэр мадаахын тий Арсенал мадах. Тэгээ бас энэ тоглолттой холбоотой бас зүйлийг ярих зүйтэй байх гэж бодож байна. Мэдээж бол тоглолтын одоо ялангуяа одоо бас ерөнхий спонсор бол манай өвөн телефоны одоо анхдагч оператор тий. Одоо манай Skytel компанийн маань бол ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байна. За X-Spreading гэдэг компани маань одоо миний хэвлэлийн бүх тэгээ мэдээж одоо телевиз одоо бүх телевизүүд те миний хамтарч ажилладаг бүх телевиз SBN одоо UBS за Монголын үндэсний телевиз за Royal HD телевиз за гэх мэтчлэн олон телевизүүд байна л да бүгдээр л байгаа. Тэгээд гэх мэтчлэн усудаа бас баярлалаа гэдэг бас ихэрхэн зүйтэй баг. Тэгээд S Outlets дэлгүүр манай NF Fashion Shop гэдэг дэлгүүр байна. Хүрэл ордон гэдэг одоо компани маань бас байна тий. Маш олон хүмүүсийн бас энэ дэмжлэгтэйгээр энэ тоглолт маань бас мэдээж болчихно. Мэдээж анхны тоглолт маань бол мэдээж сайхан болох нь бол ойлгомжтой. Хамгийн гол нь бас уран бүтээлч хүнийг бас дэмжиж ажиллаж байгаа асуудалтай бас би бас баярлалаа хэлэхэд. За энэ бол хараа ерөнхийдөө хараа энэ таавхан харж байгаа бах. Махан бол нэлээ юм зузаан зузаан гэрчлээ буюу одоо тий. Одоо нэгсэн гулаашгүй ерөнхийдөө баг гулаашны мах шиг тий. Тэгээ энийг нэлээд сайн буслахад тэгээд айгу гоё өөрөө нэг үхрийн махч. Үхтэй. Ерөнхийдөө үхрийн махч өөрөө тийм илчлэг сайтай. Одоо чи түрүүн хэллээ шүү дээ. Би нэлээд тоглолтын бэлтгэлгээ нэлээ ачаалттай одоо өнөөдөр гоё юм яг гоё шинэ үхрийн махын тий. Би бас ганц би дуучин болохоор бас жоохон асуудал байдаг байх гэж боддоо шүү дээ. Жишээ нь чи бол өөрөө промоштой өөрөө хийж байгаа юм шүү дээ. Тий. Тэгээд чи мэдээж магадгүй 2 байсан бол 3 байсан бол ингээд энэ хуваагдаад телевиз ярьцлах байх тий. Ямар ч амжиж гэнэ үү амжихгүй байна уу энэ чи. Гэхдээ яг өчнө яг зохицуулаад байна. Ер нь бол одоо тэгэл одоо нэгэн тал өөрөө дуучин болол энэний төлөв зүйлөө тэмцээлүүдийн хүртэл хүрсэн юм чи тий. Гэтэ би бол зөв нэг зүйлийг бол бартам хэлэхэд бол та нар ч мэдчихэж байгаа. Тоос Монголын ард түмэн намайг сонсдог усууч мэдж байгаа. Ер нь бол яг л өөрөөхөө явсараад бас нэг тодорхой хэмжээний бас нэг тэгээ бүр амар том оргилд нь хүрээгүй ч гэсэн бас нэг тодорхой хэмжээний бас амжилт үзүүлээ явж байгаа гэж би ойлгож байна. Тэгээ яг мэдээж хамгийн гол юм би өөрөө боддог эрхэмлдэг зүйл маань юу гэхээр хүн ер нь өөрөөхөө л байх. Тэгээ өөрийнхөө бодож байгаа санаж байгаа зүйлийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Ухарчмаар үе байсан шүү дээ явж байгаа алхаж байгаа үнэхээр хэцүү байна. Урлаг гэдэг тийм амар зүгээр дуртай хүн клип гараад дуртай хүн дуучин болоод явдаг юм байна гэдгийг бас ойлгож явсан үе би тий хэцүү. Тийм амархан зүйл биш. За одоо сонгон гэсэн чинь сонгон авч тий. Чамар X-төсний намар хийсэн үзсэн үү? Гоёсэн мэн үү? Гоёсэн мэн үү? Тэсгчний үзлэг гэсэн бод авсан байл. Яаж хийж вэ? Үзсэн үйл мэдж байгаа ч. Тэ. Сайн үрт биднээс манай шонхрын нэг 2 залуу үзсэн байна. Экүлэг экстнээр хаг авч ийна л гэж хин дүүрэж байна нөө. Хин бил дөрөөс мэлээ миний найз. Арай хитээцүү нөгөө. Гэхдээ яг тийм
Чиний дуу бол ингээд яг чи шамшиг болоод дуулж байгаа зөө. За. Үгүй бол энэ нилээд яах вэ? За. Тэнгүүд зэрэглээс дуулж байгаа. Тэгсэн ам бариад яг л чи зарим нь биш. За. Гэтэ нөгөө юм чи цагаатай хар мар тустай гэж байдаг шүү дээ. Ямар нэг юм дамжуултай. Тэгэхээр бас нэг фанагаараа бас үнэнээс бас явж илээ шүү. Тэр ошоогод бас нэг юм их одоо кивиг бас ингээд дуурайгаад байдаг те. Бас харсарнаа гэж хамтлагийг бас дуурайгаад байдаг. Тэгэхээр бас нэг айгу бас нэг олон хангад байгаа юм шүү. За тэгээд үзэгчд маань дуучин эквилийн талаар одоо тоглолтын талаар асууж тавих зүйл өгвөл сонгонуудаа 98.11 гэсэн дугаараар холбогдоод ярилцж болно шүү. Нэрээ дугаараа зарлах юм байна. 77.11 98.11 гэсэн дугаараар залгаа та бүхэн дуучин эквилээс асуух. За энэ сонгонууд бол нэлээд бас том ирчиж байгаа. Сармис ирдэггүй. Сармис хэрэггүй хаа. Сармисаа болж. Зөв сонгон багтлаа. Тэгээд хугацаа юу хэдэн цаг вэ? Яг л ерөнхийдөө тоглолтуудтай л цаг. Ер нь бол нэг тоглолт маань 2 цаг гарсан болно гэж бид нар тооцоолж байгаа. Тэгээд мэдээж яг за сонгон бол ингээл барах болох хаа. Хамтлаг дуучид бол яг надтай хамтарч дуулсан усууд л очиж тоглолтод оролцсон. Тий. Тэгээд хамтар дуулсан гэхээр ч одоо заяа. Тэгээ Facebook дээр ч нэг юм тавьсан байна л дээ. Цэлмээ үзэн ч нэг юм таагаараа ял гэсэн чинь цэлмөө мэлээ ш цаана тий. Тий нэг ихсаа ер нь бол яг хамтлаг дуучдын юу би дандаа хамтарч дуулсан дуучдтайгаа дуулж байгаа. Нэгсэндээ одоо жишээл яг миний одоо CD-нд тэгээд сүүл бас хамтарч дуулсан дуучид бол байна л да. Тэгээ энэ дээр бол одоо манай Харсана хамтлагийн Мада ахтайгаа би нэг дуу хийсэн байна. За татар хамтлагийн рэпер Заяатай хамтарч дуу хийсэн байна. За манай Цэлмүн гэдэг Universe Space Song-ийн одоо бас мундаг дуучин манай Цэлмүн түүтэй хамтарч одоо Зөөлөн айл гэдэг дуу сэргээж дуулсан. Сэргээж гэдэг нь нэгсэн бас жоохон шинэ өнгө аясаар бас дуулсан байгаа. За тэгээд дараа нь бол одоо манай Бямб дэлгэр гэдэг одоо манай тийм Бямб дэлгэр мундаг дуучин биес найзаагаа бол бас их сайн дуучин гэж боддог штэ. Монгол одоо жигэн аялгаутай тий маш сайн дууч. Тэгээд Бямб дэлгэртэй хамтарч нэг сайхан зүүдний ас гэдэг нэг сайхан дуу хийсэн. Тэгээд тэр дуугаа дуулна. Тэгээд дээрэс нь Majestic гэдэг хамтлаг байдаг. Тэдэртэй хамтарч бас Peace гэдэг инх тайван гэдэг инх тайвны төлөө гэдэг бас их гой залуучдыг ураасан дуунууд байна. Энэ ч ерөөсөө Peace юм билээ шүү. Тий би ерөөсөө дандаа би ч нөгөө байнга нөгөө зураг авахлаа хоёлын ингээл авахлаа ингээл Peace. Ерөөсөө инх тайвныг хэлээ. Тий инх тайвныг илэрхийлээл. За би ч ер нь хоол ихтэй ер нь бол айгүй уул нь бол сайн штэ. Тэгэл хүн ч нөгөө одоо тэгэл сүлд ажил төрөлгөл байгаад байгаа болохоос шүү дээ. Хаяа амралтын үеэр бас хоол их гоё шүү. Гоё шүү. Кафт тий. Аа мафтагаар сайхан тий. Тий. Хоол игээр Чүнгийн хуралтай зураа сонгон хийгээ. Тэгээд хуралтай зурж яхаа. жоо утган болгож байгаа. Тэгээд өмдөгтэй урах. Ойн хамаг өнөр болчих шүү дээ. За манай дуурсан байна. Үзэг шал бүжчих шүү тий. Манай шалгаж үзэж байна. Хүмүүс ингэ утгуу болох уу. За тэгээд дуучин эквилийн талаар асуудал авлах зүйл байвал 19-т гэдэг шиг 77.11 98 доор хуцаар 77.11 98 гэсэн дугаарлуу холбогдоод тоглолтын талаарх мэдээлэл явуулж байна тий. Тий. За шинэ уран бүтээлүүд одоо сая хараагаас Энэ зурагч бол байсан уу? Бага шүү дээ. Зураг сугаа шүү дээ. Тийм үү тий. Надад зарим нь ингэж үлцэн зорчихгүй болно шүү дээ. Тийм ээ. Өөр байсан юм шүү дээ. За. За ингээд одоо ерөнхийдөө юугаа хуурч эхлэх үү? За нэг үзэгч олбогдсон юм байна. Мано. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За. Сайхан мөч юм уу? Сайхан дөө. За, асууж авах зүйл юу вэ? Дооч ихтэй тоглолтыг шиг амжилт хүсье. За баярлалаа. Маш гоё дуу болдог доо. Нөө за. Амжилт өгөхөд амжлаа. Тэгээд тасарлаа. Тасарлаа да. Зэрэгэн дууссан баха. Сайн ингээл би бас нэг хүмүүс ингээл уулзаад Нэг тосны сайн нэг дуу нэг баахан нэг пис нэг ямар юм яасан гэсэн гэдэг нэг баахан хүмүүс уулзсан юм намих гэнэ. Тий. тий. Монгол ардын намих гэнэ, ман намих гэнэ. Тий. Тиймэрхүү юм юусэн чи нэг өчтөр нэг залуу яг чамайг дүүрээр бас дуулж байна. Яаж би итгэж байна. Бидэнд итгэл байна. Гар мар яагаад байгаа юм бэ тэр нэг хорон дээр үзсэн чи тэр нэг залуу би эквил ингээд энэ дуу нас гайгүй дуу гарцсан байлаа гэсэн. Ямар дуу гэсэн чи манай би итгэж байна. Ингээд гар мар ингээд
Ер нь хүүхдүүд ер нь чамаг их дуурайж байгаа бохоо. Тэгээд ер нь жоох нэг наавч нэг хүмүүс яагаад ингэ нүдний шилтэй их дуулаад ит юм бэ? Хөшөө настай усуд бас асуудаг байхгүй 20 найран дээр очингууд миний хүн хар шин өсөө нүдний шил авч болдгоо юм гээ тэ. Тэгэхээр би гэдэг яг ингэдэг байхгүй. Яг ингэ дуулаад ингэ зогсоор чи би чигээ таг нүдэ анчдаг байхгүй. Одоо ингэ нэгсэндээ ингэ дундаа нэгсэндээ ороод тэ орчлоосоо одоо тасраад. Тэгээд ингэ хамгийн гол нь ингэ нүдэ анчхаар хит их нөгөө нүдэ анчхаар шууд нэг гэрчнэ. Тэг гэлгөр утгатайгаа шууд ингэ. Тэгээд хэд ингэ нүдэ анчхаар тэг нөгөө мух бас ингэ хүн хараадах ингэ нүдэ ингэ аниадахаарч бас ингэ тэгээд байнга шил. Тэгээд шил маань өөрөө бас миний бас нэг имиж бас илэрхийлдэг гэдэг утгаараа тий. Тэгээд бас шилээ зүөх дуртай байдаг. За. Ер нь гэхдээ энэ утас ачаал ихтэй юм шиг байна тий. Байна уу? За өдөр юм дөргий. Оо. За. Баярлалаа шүү. Амжилт хүссэн. Сайн амжилт хүсэл амжлаа. Утасны цэнгэн дууссан бах уу? Байна уу? Байна. За. Хэн блэ? Танилцъя да. Болдоо. За. За сайн амжилт хүсэл ус чинь асарчлаа тий. За өөр асуулт авах зүйл байна уу? Тэгээ 11 сарын 9-нд дуучин эквилийн тоглолт маань одоо UB Palace-ийн тайханд болох ч байгаа тий 20 цагаас 20 цагаас болох ч 11 сарын 9-нд тэгээд нэр нь гэвэл зөөлөөр гэх нэртэй. Тий нөгөө миний Facebook дээрс мэдээлэл авсан уу те? Юу эквилийн ямар дуун чамд таалагддаг вэ? Бүгдэнд нь дуртай. За тэг мэдээж тоглолт ирж үзээрэй. Найз бүсгүй найз ихнэр байдаг бол найз бүсгүйтэйгээ хамт. За тэг өнөөдөр нөө тоглолтын билет байсан бол билет өгчмөр байна л да. 11 сарын 1-ээс ахуулаад эквилийн билет нь борлуулалт нь гаргасан тий. Тэгэхээр харин байхгүй болчихлоо. Хэрвээ чи байсан нь бол өгчмөр л. За баярлаа. Чамд ч амжилт хүсье. Баярлаа. За маш их баярлалаа. Бид баярлалаа. Peace. Peace. Бороо хэлчих чинь. За ингээд яг гоё сонгоноос бол маш гоё өнөрч байгаа. Саний олбогдсон болдоо гэсэн үү те? Болдоодоо маш их баярлалаа. Галаа жоохон багсгачээ те. Монголчуудаа. За ингээд тэнгуүч одоо ингээд нөгөө чинжүүгээ бол байсан бол те. Чинжүүгээ маа. За одоо шууд давс өгөө. За давсаа жоохон байж байгаа чи. Бас нэвтрүүлэг нь оройт ч ихсэн учраас бас те. Ер нь бол гэлцэх магаалтай. Тий. Тэгээ яах вэ? Тий. Тэгээд ер нь одоо би бас бодтыг. Бид нар чи яг хизээ үл нэг багнуурлууны цуг тоглолтоор явж байна. Тэс бат хүүхд байсан. Анх дөнгөж дуулж эхлээл те. Бид нар бас төрсөн клипж гараагүйсэн. Клипж гараагүй. Бид нар нэг очиж нэг яаж исэн те. Тэгэл одоо тэгэл тэр цаг хугацаагаар бодоход бас тодорхой хэмжээний он цаг хугацаа бас өнгөрсөн байна те. Тэг. Одоо шинэ UB Palace тоглолт хийчихэд багнуурлуугаар тоглолт хийх үү? Орон нутгаар тойрох уу? Тийм бол байна уу? Яг нь энэ нөгөө юунаас тоглолтын дараа болохоор ерөнхийдөө би нөгөө Европын холбооны улсуудаар одоо Шенгений орнуудаар тэгээ урилга ирсэн байна. Тэгээд тийшээ баг явж таарах болчиход байгаа л да. Ер нь бол сарын хугацаатай. Тэгээд бас Америкаас ирж тоглооч гэх хүмүүсээс маш их санал тавиад байгаа. Тэгээд яг эндээ ихлээр хамгийн гол нь тоглолтоо бас найдвартай их юу алгасаад байдаг. Яа нэг голтод хоол хийж тоож олчихгүй дээ энэ найз. Энд мөрөглөө солиод. За ингээд яг гоё одоо бол ингээд хамгийн гол нь би ингээд яаж хийж ийм гэхлээр энэ нөгөө сонгны маань хамт маань өөрөө их гоё ингээд нөгөө шингээд энэ нөгөө юунда ногоонд шингэж чинь. За наатаа хийж чигтгөө. Нөгөө зоргч аа бид. Зоргч. Зоргч бол нэг иймэрхүү. За иймэрхүү хэмжээтэй байна тий. Өөрөө ингээд дуун маань бол ер нь бол өөрөө их гоё. Чихэрлэг тэгээд витаминлэг гэдэг утгаараа тий. Энэ бол ингээд зорж хийсэн юмуд ч айгүй бас нөгөө юундаа айгүй их тийм өвчиж гүн шингэж орж байгаа юм л та. Ер нь бол хоолны төлөлийн одоо юу бол мэдлэг бол өөр нь гайгүй штэ.
Ямар ямар болтой. Ер нь бол яг хоо би ч юм бас жоохон ходоод муутай. Удаатай болоо. Жоохон шүлтэй те. Хоол их хийх дуртай. Гэхдээ бол мэдээж бас мэдэрч залуу ус те. Шар одоо шарж хуурсан те. Янз бүрийн гоё амтлаг хоолнууд бол маш их одоо дуртай байх жишээ те. За ингэж болно шүү дээ. За ингэж. Хөдөө ихтэй бас толсон байх шүү. Ерөнхийдөө жоохон жим нэмэдсэн. Тий, жим нэмэдсэн. Тэгээ одоо жоохон турж мөр жоохон. Тэр мэдээсээ наснаа тэгээ жоохон товчтой таргалцтай юм шүү. Яг л барихгүй бол. Тий, яг нөгөө хэд ингэж яахгүй бол тэгэл. За одоо чинжгүй чинь. Шүү дээ. За жиг утгаар начигнуулж ин да. За ингэж энийг үш ингээ гараар аваа ичдгөө. За ингэж тоглолтын билетийн үн хэднэг байна? За билетийг бол бид нар ярилцж байгаа. Палас нэг өдөр тоглож байгаа. Тэгээ яг хуу энэ нэг өдөр тоглох. Тэгээ нэг өдөр тоглох юм. Тэгэхээр яг хуу ингээд нөгөө судлынхаа ингээд хуваарлаар биднээс билетийн хүнийг гаргаж байгаа л та. Тэгээ таа хүн тухайд нь яг яан үсттэй. Манай бас зохион байгуулж байгаа усуд байгаа. Тэр билетний асуудал. Эхэл бодтой. Одоо жишээ нь цагаан галаа нэмч. Маа нэг найз бас нэг жүжигч юм байхгүй юу? Яач шүү. Чиш бид нэрэн хэлээд байгаа. Гэтэ ер нь ингээ хүн одоо орон бүтээл хийж байгаа гэдэг чинь найзууд одоо би чинь чамд билет гоо шүү. За игүүл чи бол яач хүн нэ за. Тэг 2 3 билет өгч үгүй байхгүй юу? Ингмээргүй байгаа маа тий. Чи тухайн найз тоглолтоо хийж хагаад өөрөө мөнгөөр төлөө үзчихмээр байгаа байхгүй юу? Найзтай өгнө юм аа. Тэгэхээр бас энэ дээр юу гэж боддгоо. Сая ингээ саяхан бас маань найз байсан. Таньбах гэсэн чи уцаа нэг таньгуус залсаж найз нь зөндөө хүмүүс билет ихэд байна. Батуу шүү. Чи яаж байгаа юм бэ? Үзээ би нэг тийм нэстэ гоё болж байна. Тий. Тэг яг зүгээр би бодохдоо бол яг хуу явтай биш мэдээж бас сайн найз нөхдүүдтэй сайхан гоё өрлөг өгөөд гоё найз нөхдүүдтэй гоё хамтдаа би найз нөхдөд өрлөг өгнө. Тэгээд бас анхны бас тоглолт гэдэг утгаараа тэг мэдээж яг хуу тэгэл чинь билетээ авна уу байна уу тэр улсууд өөрсдийн хувийн совьст шүү дээ ер нь бол тий. Бас найз нөхдөөрөө ингээ гоё те найзтайгаа гоё ингээд мэдэрч одоо бол жишээлбэл та хоёр бол миний хувьд бол байх ёстой юм. Тийм болохоор бас утгаараа бол бас найз нөхдөдөө байх ёстой. Ер нь тэгээд хүн гэдэг чинь одоо бид нар бас анх ингээд уран бүтээл хийгээ явж явах үе те. Яг тодорхой хэмжээнд бас нэг амжилт үзүүлээд ингээд явж гин те. Тэгэл одоо тэглээ гээл нэг амар найз нөхдөд харьцаа тасраал те. Тэгэл өөрөө нэг мундаг тэнгэрийн амт болсон юм шиг ингээд найз нөхдөдөө харьцаа таслаад ингээд тийм л байхгүй л. Гэхдээ яг хөө мэдээж бас энэ тоглолт маань өөрөө их тийм гоё атмосферт одоо хоёроо ч гэсэн бол энэ тоглолтыг бол тэгээ бүгдээрээ л бас баяртайгаар хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж бол бүх гоё найз нөхдүүдтэй гоё халуун толгойн өөр амьсгалтай тий. Энэ яг хөө нэг тийм учиргүй нэг би одоо нэг та хоёроос 20,000 төгрөг авсан ч ялаа байсан ч ялгаагүй л байна. Тэг ер нь бол тийм болохоор яг найз нөхдөд эдрийг маань бол бүгдээрээ үзье гэсэн сэтгэлтэй нэ. Урлагт дээр ингээд бөөнрөө ингээд найз нөхдөөрөө сууж бол гоё шүү. Тий. Тэгээ гоё бөөндөө ингээд тий. Тэр өдрийг бол бас нэг гайхалтай өнгөрөөч юмсан гэж бодож байна. За ингээд ерөнхийдөө энэ юм маань ингээд болж байгаа. Тэнгүүд одоо жиг махаа ич. Махаа хийгээд порц юм чинь жоохон маркер болно. Тий. Ерөнхийдөө яг хуураад ингээд нүү яац юмч тий. За одоо махнуудаа жоохон тарааж өгөөд тэгээ одоо жигхэн давсаа ичнэ. За тэгэл Игүүл яг өөрөө гардаж яарад газ хийж шүү. Өөрөө гардаад. Тийм. Яа хэр хоол хийж үзтээ. Яг үндэ бол одоо хоол хийж амжихгүй л шүү дээ. Тэгээ энэ манайхан чинь 90 онд хоол хийх надад маш их дуртай. За одоо давсаа өгч. Давс. Яг урдч юм байна. Танкс. За би бол чинь салаад их уу гэдэг. За энэ бол яг нөгөө за энэ бол давс нь бол нилээ. Петрушка или ямар нэг юм ах уу? Хомос юм уу? Хэрэггүй. Зүгээр одоо өөр жишээлбэл ямар хамтлагч вэ? Юу хамтлагч? Халуун ногоотой хэрэггүй хаа. Зүгээр ягаад гэвэл энэ хараа би ингэж боддتي. Энэ одоо жишээл ялангуяа таргийг бол те таргийг бол хүн бол чихэргүй уух хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл тэр чи байгалийн натурал амтараа мөн үү те. Тийм учраас одоо жишээлбэл энэ юу маань бол өөрөө бол яг мах маань өөрөө их тийм илч шимэд одоо өвөл цаг болж байна те. Тийм болохоор одоо жишээлбэл хүмүүс одоо махнаас одоо юу авчих шин энерги авна шүү дээ. Тэгэхээр бол мэдээж энэ үхрийн мах маань өөр их тийм маш сайн. Тэгээд өвөл бол ялангуяа бас адууны мах их сайн шүү. Өвөл бол адууны мах хэлбэр насаараа идлээ шүү. Өвөл зөнгөл идлээ шүү. Өвөл зөнгөл идлээ. Тэгээ одоо энэ маань ингээд яг гой болоод ирэхээр маш гоё.
Одоо өнөр нэг гоё өнөрч байгаа шүү дээ. Чи нөгөө сайн нөгөө шинэ дуу гарсан шүү дээ. Найзуудтай гэсэн. Тэр дондоо клип хийсэн үү? Тэрийг хийж амжаагүй. Тэр номцоо. Тэр YouTube-ээр цацсан уу? Цацаагүй. Цацаагүй тавиад цацчихгүй. Тэр ихтэй гоё дуу болсон гэж шүү дээ. Тий. Асал нэг уйлж сууж байгаа нэг кагмаг гэдэг дарагдсан шүү дээ. Тий. Одоо тэр болоод ердөөсөө бас хүмүүсийн хүсүүлсэн дуу болоод бүх найзуудтай зориулж авч байгаа. Манай учрал үгийг бичсэн. Тэг би өөрөө дуусан. Аян хийж дуусан дээ. Тэг аян болохоор чи өөрөө тэр чинь нөгөө яг интернэшнл дуу олон улсын дуу байхгүй нөгөө юу гэдэг Пангио гэдэг тий найз хятадаар бол Пангио солонгосоор бол Чингүү тий англиар бол Friend тий өөр чи юу Малайз дээрээр бол одоо Умжаунда гэдэг гигмитчлээ гэдэг Манайд зөв энэ юм шүү. Энэ юм шүү. юу яа Тиндан Тэндрэн дон гэдэг хүү гарсан гэж гэж. Манай 50 хүү гарсан гэж шууд хаяа шидэж гэж хэлсэн. Хондоо тагийг диндан дон диндан дон. За одоо ингээд юу ааштай монголчуудаа Осын дээр жоохон ихлээр таглчих. Тэгээ жоохон байжгаад нөгөө Тэр манай нэг надад тэнийг юм асуулаа. за Хөшөө. Наран чин SB-ийнх юм уу гэнэ? яач Юу гэж байгаа юм бэ? Би ингээ бодлоо. Наран SB-ийн төлөв үзэхээс тэ бэлтөө нарангийн реклам гарч наран чин SB-ийнх юм уу гэж. Алло. Алло. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За, манай өдөр Экул манай өнөөдөр нэвтрүүлгээр оролцож байгаа. 11 сарын 9-нд удахгүй тоглолт нь болох гэж байгаа. Экулээс асуух ламлах зүйл байна уу? Харин тийм яа, хүн болгонд хүлээж байгаа. Тэгээд дөрүүлээд ажиллах юм. баярлаа. Юу нөө? юугны? Тоглох юм гайхалтай. За цомог маань болохоор яг тоглолтын дараа яг нэг 2-3 хоногийн дараа ирж таарчаад байна. Тэгэхээр яг нэгсэндээ уул нь бол тоглолттойгоо зэрэгцүүлээд би уулын цомгоо ингээд зэрэг ингээд шууд ингээд тэр өдрөө бас нээлт хийчих гэж бодсон. Тэгээ харамсалтай нь бас хэвлэлтэй холбоотой. Тэгээ бас энэ чинь бид нар чинь Монгол орондоо явж болдгоо учраас бас гадагшаа хэвлэж байгаа учраас жоохон хугацаатай болчиход байгаа юм л да. Тийм болохоор бол нэг тоглолтын дараа буюу одоо яг за шизээ ирнэлээд 14-нд ирж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь 5 хоногийн дараа тий. Тэгээд дараа нь ингээд тоглолтын бас промошн хэвлийн байгуурлалч гэдэг юм уу те мэдчил зүйлүүд хийе явж. Манай холбогдож байгаа хүн хин бэ? Нараа юу. За нараа мэдээж найз нөхөдтэйгээ үзнэ. Найз бандтайгаа үзнэ. Яа. За амралтын өдрөө яаж өнгөрөөж байна? За ангидгаа хоод иж дээрээ. Болохгүй нэг газраас хоолнд ороорой. Тэгингээ бид гурыг хараарай. Юу гэнэ? Сюрприз бол мэдээж манай Экулд байгаа. Цаач тайз майзны асуудал нь аюу гой гой юм бэлдээл байж байгаа. Яг тухайн үед тоглолтын дээр үрж үзээрэй. Бүжгэлгүй яадаг юм бэ? Юу ч төрөлхийн Майкл Джексоны өрч зэрэг бүжгэлсэн шүү дээ. За одоо бүжгэлхийг бодож чинь да. Тэгэл одоо үзэл энэ да. За. Манай Экулч нэрээ. За нараа амжилтсэ. Пис нараа. За. Ошо. За. За одоо ингэ жоох уусч хөө. Одоо жоох уусч. За. Манай. Шууд өөрөө аа. Манай. Сайн. Сайхан амарч гин үү? Баярлаа. За баярлаа хичээж байна. За баярлаа. Би өөрөө Экул юм шиг л ярьчлаа. За энэ. Манай ирчүүд бол яг ер нь бол цомхон хөвгтэй л хэлж тэ. Гоё шүү, амжилт хүсэж шүү. Би гэхдээ Экулийн дуу хамгийн анх би Экултэй баг танилцааг байж хариун заяа гэдэг дуугаараа би ямар юу дуултээ. Ондоо дуулсан юм бэ? Миний хаан. Хоёулын нэг миний машин нэг авчихсан юу байгаа шүү дээ. Би нэг уцаар бичлэгээгээд яваасаа гимчижээ дуулаад гээд солонгосоор тэр уцаа алдсан шүү. Яа нэг YouTube тавьчих гээд. Ямар ч чинь нэг 7 юм ярьсан биш. Тэгээ ч угаасаа яах тий. Тэгдэж миний найз хамаг language тэнд дууссан шүү дээ. Хятад солонгос хоёрыг хойлоод дууссан шүү дээ.
Гэтэ бас яриад болоогүй зүгээр. Солонгосоор л дуу. шиши гэж уурсан. Шиш гэсэн юм уу? За. Тэр хятад хэл чиг нэлээд дэлхийд даяар дааш хятад хэлний хүмүүс аюу сурдаг гэсэн биш үү? Харин уусаа сурах одоо хятад байгаа юм чинь. Одоо сурах шаардлагатай болж байгаа юм байна л да. Хятадууд гэсэн гэж англи хэл сураа таа гэсэн чинь. Би англи хэлээр яах юм. Харин англичууд өөрсдөө хятад хэл сурна. Хаана л хятад гэж. За одоо ингээ манай төмрөмөр бол ингээ Хөлгөө. Тэ ялгаа хөдөө. За аль нь талбар. За ингээд энэ манай хөлгөөгийн маань шинэ огооны салаадыг бол бэлдэж байна. А би өндгөө шаргалуу. Тэг өндгөө шар. Өндгөө шар. Чи бол өндгийг бол найдвартай шаардсан шүү дээ. Зүг бол нэр 3D тогон дээр шарна. Дөө 3D айцсан. Энд. За тэгээд сайхан байна уу. Ингээд бас ингээд сайн нэр нэг хэсэг ингээд нөгөө тоглолт моголт гэж яваад тий. Одоо яг энэ холбоод яг үндэ бол өдөр шөнөөр нөгөө өөрийнхөө юмны төлөө одоо ингээд хүн чинь мэдээж гүйхгүй болохгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр бас ингээд сайхан хоол игээд нэг стресс тайлбартай их сайхан байна. Юунда сонгоё яах вэ? Үндэ юу гэж бодож байна? Үндсээ сонгон байгаа юм хийчихгүй тий. Хийчихгүй тий. Цэцэг альмаа альмтайгаа Одоо equal balance ч одоо үнэхээр хэдэн жил болж байгаа юм бэ? 4 жил болж байна. Харин тийм 2007 тийм ээ. Тэг 4 жил. Тий 4 жил болж байгаа байхгүй. 4 жилд одоо чи бол хэвээр өгдөг хөлөө өдрөөр хийсэн өөрчлөгдсөн. Чи тэг хоёр яаж өөрчлөв. жоохон таагитал таргалаа. Гэтэ мэдээж хүний амьдралд бол одоо 4 жилийн хугацаа гэдэг бол 4 гэдэг тооныг багас сонсогдоод байгаа болч 4 жил гэдэг чинь маш их урт хугацаа шүү дээ. Мэдээж 4 жилийн хугацаанд бол ололт амжилт тий. Одоо би бас Монголын залуучуудтай хэлмээр өглөө маш их тусчээ. Одоо би чинь өнөөдөр ирэхэд 7 бач туссан байхгүй. Тэгээ би зөндөө ажил амжуулчихлаа шүү дээ. Сая эфир эхлэхээс өмнө. Хоёрыг эрээг байгаад би ирсэн л өөр энэ чинь нэвтрүүлгийн санаа манаа ярьсан л сууж ирлээ. Тэгээд ер нь Монголын нэг залуучуудтай хэлэхэд ер нь одоо шинэ бид гурийн зүгээс ч юм уу Төмрөө шиг одоо бос чи тусууд нэг үзнэгээд Монголын сайхан зүрх зүгөө шүү дээ. Танд хэлээд байна. Ер нь яг тийм л тийм. Ер нь ингээд их хүчлэн унтж байгаа хүмүүс эрт тусаа шижээ. Юус ингээд амьдрал ямар ч шүү. 3 цагт сэрж байгаа хүн ажлын одоо бүтээмж байна уу тэр хүнд? Байхгүй шүү дээ. 5 цагаар ажлын цаг тавьчихна. Тэгэхээр юус маш их досоод маш их унтчихээ. За яг шоудах залуунаас нь шоудах юм байна. Тэрийгэд аль болохт нэг дараалтаа байхгүй. 7 өдөр шоудаад тий. Тэгт ямар залуучуудтай хэлэхэд эрт тосч байгаарэ ямар ч сайхан эрт тосоод нэгийг үзээд ямар ч байсан амжилтанд хүрнэ шүү. Болж үл хараа би сүүлийн жоохон шингийн юм хийх уу. Харин тийм ээ. Одоо болж үл гэхдээ яг энэ бол ундаа жүүс л байл да. Энэ бол буцсан ус те. Одоо буцсан ус бол их найдвартай шүү дээ. Энэ яаж юм? Би зүгээр л яг нэг ресторан хэдэн жилийн өмнө ажиллажсэн. Нэг зур шийдтiin юу юу маа. Энэ нь болохоор яаж байгаа? Зүгээр шүү дээ. Юу нэ. Яг уу. Зүгээр алим юм жаа. Хүн дээр л нэг зүгээр айтаа харагдуулах гал хийж. Тэгээ Жимс Мэнс бас сайн шүү те бас. Сайн шүү дээ. Одоо яг уу би бол гэртээ нэг ус буслага тавьчихсан хөрчнөт нэгээл. Өглөө гарахдаа сайхан завчаал. Орой унтахтаа сайхан ботсон завчаал. Түгэн болтол бүр сайхан. Маа тавган дээр тавих тань сүртэй харагданаа. зүгөө те. Тогоож юу Гарын доорх нь дараа зүсэлтэндээ байд юм шүү. За энэ ерөнхийдөө бол хоол тавг харж байгаа. Манай оператор харуулах бах. Тий одоо харуулж байгаа гэж бодож байна. Яг одоо яг энэ маань нэлээд гоё уусаад мах маань гоё дэвтээд те. Нэлээд энэ урт хугацаанд жоохон буслах хэрэгтэй. Тэгээд Оператор камерыг өгөөрэй. би энд бариад Энд бариад гэсэн. Энэ хоолны өнгөийг харуулах гэдэг оператор. за Найруулагч. буцаад тагилдаа. Моцоо тагиллаа шүү. Тагиллаа. За ингэж энэ угийг сайхан гэж болж байна. Яг бол. Тэр нь уураа болгочихж байгаа юм байна те. Тий яг нөгөө уураараа тэгээд дээрэс нь их гоё. Нэгтэршат их сайхан. Хамгийн гол нь одоо нэг давсын хальт нэг амсч. Тий юу өгч. Жинж гин тий. Нэр бас хүмүүс бас хэлдэг юм шүү. Тоглолтын хүлээсэн. Дуунууд нь хийд болоод байдаг. Хийд болоод байдаг. Тэгээд тоглолт байхдаа бас төрч юм бас. Тий. Тэгвэл бол Зарим хамтлаг дуудсан бол нэг дуу хийд болонгууд тэгэл Одоо тийш зохиолын дуустал бол нэг дуу хэд боллоо. Тэгэл шууд дахиад тоглолт хийлээ нэг үтгэд став болсон хажуугаар. хамгийн гол нь тэр нутгийн зүйл гэж нэг айхтар юм хэмжээ. харин тийм ээ энэ давчих. За. Гэхдээ яг зүгээр биш халбал өгч. Тэгээд За. Бочгоо. Нутгийн зөвлөл бас тийм байх шүү. тэгээд манай Багнуурын засаг дарга дээр
ирэх бахаа гэж хэлж илээ. Би ямар одоо нэг нутгийн зөвлөөс юм бас зөвлөлтэй яг бас багнуураас бол яг өндөө бол бас багнуурын төлөө дуурчаа нь бол за энэ давсан нэрээ юу вэ? Сул байна. Окей, ойлгомжтой тэрч. Тэгэхээр одоо За өнгөний хувьд бол нэг сайхан жигэнцсэн байгаа. Одоо манай экул манд давсан хийж байна. Давсны засалт бол эвгүй. за хэтрүүлж болохгүй шүү. Давс Жижиг гадаа шарчаа. Биш 8 шарж байгаа. Тэнд л шарж шүү. за яг энэ усны хувьд бол яг ингэ болцоо. Одоо ингээд махмаа нэг гоё ингэ болох хэрэгтэй байхгүй юу? Ингээд бол одоо түнс өшөө тийшээ сайхан болох хэрэгтэй. За ингээд энд одоо Экулыг бас нэг найрамдлын болж багшаар нэг хүмүүс багшаа гэдэг үст тий. Найрамдал одоо багшаа. бошоо байсан шүү дээ. Болоод зодог тайсан шүү дээ. 2000 зүгнэ. 2010 онд администрав адилхан зодог тайлаа. тэгээд мэдээж болов. Залуу насны маань хамгийн сайхан дурсамж яалтч найрамдсан байдаг. Найрамдсан тий найрамдсангаас одоо ингээд маш олон шавнартай л та. Тэгээ мэдээж бол энэ дэр бол одоо миний цуслангийн одоо манай шавнар тий. Тэгээл одоо ингээд ажиллаж байгаа газрын маань тэгээл найз нөхдүүд тэгээл одоо ингээд мэдээж ингээд маш олон улсууд. Мано. Мано. Сага амарч нөө. За өнөөдөр маань нэг баярлалаа. Сайн уу? Хаалт нэгсэн үү? Хин бэ? Хин оролцож байна. Энэ ч хаалт нэг. Болроо оролцож байна. Таньдаг хин. Тууч экол манай Болроо юу тий. хэлсэн байгаа таньж гинөө. За. Таны ер нь сайн найз гэж одоо чи Викторич найз, Учрлагч найз ер нь сайн найз гэж ямар найз хэлэх юм бэ гэж шүү дээ. За их баярлалаа. За асуултанд хариултаа шүү. Татуугаас хэлж. За. Миний хувьд бол одоо найз гэдэг энэ дөрөв хэсэг те маш их юм байдаг. Яг бол би ч өөр айлын ганц сар багасаа бас ахтай өвчтэй өссөн гоо. Тэгэл яг юу нь бол найз бол миний хувьд бол яг ингэ сайн хамаатнаас илүү хамгийн том нөхөр өдөг. Одоо муу хамаатнаас илүү найз нүдтэй гэж ярьдэн штэ. Ер нь бол Монголын ард түмэн. Тэг мэдээж яг тэр дээрийн нэвтрүүлэгт бол одоо учрал бол жишээ нь бид нар бол бас өнөртний найз нөхдөө тоо хоёр ч гэсэн гэл би бас түрүүн ярьжлаа те бид нар анх ингээл явж исэн те. Гэл ингээл зүгээр бодохоор миний хувьд бол найз гэдэг зүйл бол өдөр болгон уулзах тахтай биш. Зүгээр л гоё сандлаг те. Өнөөдөр жишээлбэл төмрөө надлуу яриад за миний хөшөө яаж ийна юм болж гинөө гэж яамаар нэмэр байна. Энэ л гоё те. Нэг гоё сандаг дэмждэг, найзалдаг. Тэгээ дээрэс нь хамгийн гол нь найз нөхдүүд хамгийн гол нь итгэлтэй байх хэрэгтэй. Тэ. Тэгээ өнөөдөр одоо юу гэдэг нэг бас нэг амар амжилтанд хүрлээгээл нэг цэжидэлдээ цаашаа зүгтаагаад байгаа шүү те. Бас найзаагаа хэрэгтэй үед нь тусалж чаддаг, хэрэгтэй үг нь хэлж чаддаг. Тийм болохоор бол сайн найз байхын тулд хүн ихлээр өөрөө их тийм зөв сайн хүн байх хэрэгтэй л гэж бодож шүү. Тавчсан энэ оролцогч авчаа амар удаан зарлаа. Мало. Амар удаан зарлаа. Ууралж байгаа хаа. Энэ холбогдох гээд. Тэр нь тийм л дээ. Мало. За өдрөө самаа. Сайхан амарч гинөө та. Хэмбэ? Гана. За өдөр яаж өнгөрөөж байна? Мань гургаа хараад өнгөрөөж байна уу? Тосон за одоо галаа багсч. Одоо тавьчих. Наач уул нь юу яадаг байгаа шүү дээ тийм юу наач 3-ыг байгаа шүү дээ. 3-ыг байгаа энэ нэг Берландтай байгаа. Берланд хаанаа мэдэхгүй. Ямар ч Берландтай гэсэн. Одоо нэг хэсэг хишэл явчихна. За. Энэ өөр энэ дээр гэсэн үстэй Тийм тийм. дээр. Ерөнхийдөө хоол бол ерөнхийдөө болж шүү. Маш гоё хоолнууд болж байна. Дөнгөмгийн зооштой. Тийм. Зоош энэ юу гэдэг вэ? Шинэ оны салаад. Шинэ оны салаад алинтай.
За тэгээд сайн найз нар бас нэг юм ярихаар хүнд найз гэж байх ёстой гэнэ л дээ. Олон найз байх ёстой. Муу найз, сайн найз, бүх найз багтаа. Тэр нь сайн найз байсан тэгсэн. Юу л да. Бас нэг хэсэг бүлэг хүмүүстэй байсан чинь баян гардаг гэлий тамхтай явж гэсэн бас нэг үгүй. Тэрэндээ чи юу гэж бодох вэ? Гэлий тамхтай гэдэг чи одоо юу гэсэн үг? Баян дагуултай явж гэсэн үг. Гэлий тамх гэж одоо баян одоо жоохон бие автралж гэсэн үг шүү дээ. Одоо бид чинь пах гэл ноён гаргаад ирэхэд араас нь гэлий там гаргаж ирэл идэх хэрэгтэй байхгүй юу? Тэр шиг тийм ойлгуулах л тэгж нэг манай нэг хэсэг найз бас ярьсан. Тэндээ зөндөө мэтгэлцээ явагдсан байхгүй юу? Би болохоор юу гэж ярьсан? Би болохоор зүгээр л одоо чи зүрхний найз тий зүгээр амдууд тустай зүрхний найз намайг заагуул заа үгүй бол үгүй гэдэг. Тийм л найз байх хэрэгтэй гэж би яг тэр өөрийнхөө өнцгөөс хариулсан байхгүй юу? Зарим нь болохоор яг тийм хүн өстө нохоо шиг байх хэрэгтэй. Стандарт бодолтой байхгүй бол одоо цагтчтэй юм аа гэл. За би бол яг наадан дээр ч бол ингэж бодож байна. Яах вэ? Тэгэл цаг хугацаа бол хүнийг яг харуулдаг шүү дээ. Ер нь бол хин хинбэ гэдгийг бол тий. Надад бол зүгээр одоо өчнөө л олно. Одоо ингээл бас жоохон амжилттай бол тэгэхээр гівгүүдгээл найз гараад ирнэ. Тий. Тэгээ манай найз нөхдүүд бол мэдэндээ надлууд гэж нэг орой өдөж залгаал караоке түгээдэр аль хоёлоо яа тий. Дууж идий гэд тэгдэггүй. Зүгээр би нэг өөрийгөө нэг лаг гэд өмөрч байгаа даа биш. Өөр намайг мэддэг байхгүй тэр хүн. Тий. Экул бол ингэдэг учраас анхаа ингэдэг учраас зүгээр димийн задж амарч байгаа гэх тий. А зүгээр миний бодлоор бол хүн бол нэг найзгаа бол аюу сайн мэдчих хэрэгтэй. Гэтэ түүнээс биш төгж шиг хойноос нь тий. Тийм нөхдүүд би бол тэгж яриад байгаа байхгүй. Тийм ирчүүд бас байж штэ. Ер нь бол бас шудраг бас ярихад тий. Тэр бол тийм ус одоо ер нь бол тэнэгүүдээс хол бай гэдэг байгаа шүү дээ. Надад залгадаг хүмүүс залгадаг арай шүү. Гэхдээ ер нь би бас жоохон бодчих л та. Ер нь бол ер нь жоохон өөрөөсөө өөртөө ингээд одоо чамд ингээд зөвлөгөө өгч найзладаг тийм найзтайгаа илүү тийм гоё дотн тий. Бас илүү сайн найзлах хэрэгтэй. Хүнийг сайн таньж чадхал хэрэгтэй байх гэж бодож байна л та. найз нэг юм тооцол байл юм байна л да. Нэг залуу ингээд гэртээ гүйж орж ирээ. Аавтай хоёр амлах залуу. Гэртээ гүйж орж хэлсэн гинэ. Аа би хүн авчлаа гэнэ. Жаав хүн чи одоо яаж байгаа чи яагаад ингэж юм нэр юм уу нэрээ баан маргалдаад тэгээ би нүүдж гутгалаа алчлаа. Тэгээд бодвол байгаа чи заавал одоо яах вэ гэнэ. Яа. Тэгсэн чинь аав гэсэн за найз нь байгаа маань тэгээд цогцоор яг ийш чи болох гээд. Тэгсэн чинь нөгөө залуу чи найз нь бүгд нь ярьсан гинэ. Андууд байгаа. Ингээл яас гэсэн. Маань одоо ингээд 30 минутын дараа цагийн дараа эсвэл ээж гарахгүй аав гарахгүй. Тэгээ чи яаж байгаа юм бэ? Би наадад чи хамаагүй шүү гэсэн зарим бол. Тэгээ чи яах вэ нөгөө залуу чи үйлсэн гинэ. Аа би одоо яах юм бэ гэсэн чи аав заа би хар багын ганц найз руу байна даа. Аюу нэгшөө. За эцгээр сайн уу. Чиний маад хүрдэж нэг яралт өрөөд ирж асуулт тавьсан чинь. Өө гүшнэ таны ойрхон явж би 10 минутаар ороод ирнэ. Гүүгэл 5 минутаар ороод ирчихнэ. За аавх найз. За. Орсон чи хүүхдээ заа яв. Юу ч дахиад. Хүүхний арга бол. За. Аав гэж. За найз хоёул багын найз хоёул зүгэж ангалж байгаа нэг юм руу орно. Тэр хойш нэг юм уугаас уучаад тэгээд аав хэлсэн юм. За манай хүүхэн алчжээ. Хоёул юу чаавастаа гэх юм. Тэгээд хоёул орсон гинэ бодолроо хүүхдээ урталтгаар гэрэл асаа гэл. Урталтгаар гараад гэрэл асаасан чинь нэрэл тэнлэг. Цуслжтай хэлсэн аав юм тавьсан байсан. Тэгэл аав чаавастаа бас нэг хүний тий үр байгаа штэ чи яаж байгаа юм бэ гэж бүгд рүү харсан чи хүүхд нарийн тийм ааваа гэсэн. За яах вэ? Сүх тэгээд ямар хүүхд зайл хараад чинь харж ядаж байгаа. Тэгээд сүхсэн чинь лөө тийм цацаг дээр бол юм ах заах ширээн дээр нь нөө виски гэл хоолоо бүхэн тавьсан байсан. Чи хүүхдийн шалгуусгаа задлаа хэлсэн юм ээ. Аваа. Аха тий энэ бол нөхөрлөл байсан тий. Би нөхөрлийн үн цэнийг та хоёроос сайн мэдлээ. Өнөөдөр би хүн алдсан бол надад хинч ирэхгүй юм байна. Харин би ганц л найзтай байх хэрэгтэй. Олон найз биш. Тэнгуудад хоёулын нөхөрлийн төлөө байна. Яа ийм яаж анилчгууд ойлоо. Хоёул чи хоёр гэдгээ санаарай. Тэгэл яасан. Бас гоё байхгүй. Ер нь тий. Гоё шүү дээ. Ер нь болохоор хэрэгтэй үед нь хэрэгтэй л байх хэрэгтэй. Найз нөхнөдөө найз гэж байж. Одоо жишээлбэл ингээд одоо цуг байж арих уу, цуг байж шоодох, цуг хүнэл задах. Би ч юм бол болж игэл бас найз нөхдөнийг тийм ингээл нэг тийм бас ер нь бол одоо өөрийгөө болж игэл аваа явчих тий. Тэгэл нэг найз нөхдөд тийм нэг хүндрэл учруулах гэхийг боддгоо байхгүй.
Тэгэл ингээд тоглолттой холбоотой ингээд хүмүүсүүд манай найзууд гоё ярьж байгаа байхгүй яаж юм өгшүн юун дээр нь туслах вэ яах вэ хөө. Тэгэл энэ гоё л тоо. Тэгээ одоо манай сансар эрдэн гээд миний хар багын миний найз сансраа. Тэгээ сансраа маань одоо жишээлбэл миний тоглолтын одоо юу хийж юм бүх нөгөө бэлтгэлийн снарын одоо снар биш нөгөө одоо нөгөө юу нэг плед афишны нөгөө юу гэлээ их чинь дизайн бэлтгэж чинь тэгээд одоо гэл юу маш олон зүйлсүүд ингээл тусалж ийн л та ингээл найз тэгэл үнэхээр бас гоё санагдчих байна. За байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан амарч гинөө та? Байна уу? Хөө за нааш. Тэгээд давхар ингээд ороод нэг найзтай бас залгаж байгаа юм шүү тий. Тэгээд сая явчихгүй байсан. Байнаас нь очоо залгаснаа мэдэхгүй байхгүй. Үний нэг үрж байгаа болохгүй тий. Тийм үү тий. Тэгээд байна уу? Байна уу дурги? За. Хэмбэ? За игүүлийн тоглолт болох ч байгаа гэж сонссноо тий. За. Игүүл хэлж ярих зүйл зөвлөгөө өгөх мөх юу байна? Туслах юу байна? Байна уу? За игүүл ямар дунд дуртай вэ? Чи одоо зөөлө хайлтаа учирсан биз дээ? Зөөлө хайлтаа учирсан уу? Галаа барчих шүү. За тэгвэл уучраараа тэгээд чи магадгүй нөгөө игүүлийн тоглолтын дээр 11 сар 9-нд хурж ирээд бол учирч магадгүй шүү дээ. Дууг нь аялаа явжсэн чи учирчвал тий. За энэ тоглолтон дээр гэдэг бас нүг. Гэтэ бас өөр асуудал асууд байна уу? Хин зориг өгсөн юм. Окей. За амт өдөр сайхан өнгөрүүлээрэ. Окей маш их баярлалаа. Тий ямар ч сайн. Тэгээ би бодож байсан. Юу нэг яг миний дуунуудыг яг эрэгтэй дуучдын дуучны дууг эмэгтэй улсууд илүү сонсоод юм гэхлээр бас эрэгтэй улсууд миний яг гоё үнэн жишээ бас сонсогч фэнүүд бас байгаа байхгүй. Зөөлөр завч. Алло. байна. Санаа сайхан амарч гинөө. Сайхан амарч. За. За игүүлтэй асуулт авах зүйл байна уу? За маш их баярлалаа. За баярлалаа. Бид нар чинь явсан шүү дээ. Бид нар чинь явсан шүү дээ. За их баярлалаа. Игритэйгээ ирж үзээрэй. За ерөнхийдөө Facebook-оор бас мэдээлэл игүүл маань өөрийн юугаар тавьж байгаа. Тэгээд 11 сарын 9-нд UB Palace-ийн одоо их тайванд 20 цагаас эхлэхээр байгаа. Бүх телевиз радиогоор бол одоо ингээл утахгүй ингээд реклам зар сурчлагын маань яваад эхэлчихнэ. Тэгээд тэрнээс илүү бас сайн хараа. Тэгээд 11 сарын 9-ний өдөр. Нэг л удаа болно. Нэг л удаа болох учраас манай үзэгчд маань замдгүй хүмүүс маань тий газ ирж үзээрэй. Айгуул юмгээд нэг л удаа хэрч манай билет дуусчихдаг шүү тий. Одоо тэр нь мэддэг байгаа. Тий. 11 сарын 1-ээс бүх одоо билет бүх ганцхан удаа. Уусаа зөөлөө харьж ганцхан байх ёстой шүү дээ. Хүнд хайр ганц л байх ёстой байхгүй юу? Амар хүнзгий ойлгосон. За баярлалаа чамд. Ирж үзээрэй амжилт хүсье. За гаа. Яг хөө миний тоглолтын дээр бас маш олон улсууд их ойр байгаа. Тэгээ мэдээж одоо манай сүртэй ган суур гэдэг миний бас сайртай дүү. Явж байна. Миний яг бүх одоо яг хажууд яваад одоо менежерийн үргийг гүйцэтгэж явж байгаа. Батар гэдэг дүү маань бас яаж байна. Одоо бас хэвлэл мэвлийн лимээс хамтдаа бэлтгээд ингээд яаж яг ойр дотны улсууд маань бас их тусалж байгаа. За тэгээ манай ганц цэцэг маань бол одоо үг мөгийн одоо энэ тоглолтын найруулгын талаар юу бас хэлэгдэж чинь те. Их мэдчлэн маш олон улсууд маань өст. Тэр улсуудынхаа нэрийг бас хэлэхгүй болохгүй. Яагаад гэвэл эдэртэйгээ бас тэдний хүчинд бас өдөртлөөс явж байгаа учраас. За манай хоол маань юу болж байна? Удаа болцсон. За тэгээ тоглол одоо ирлээ да тий. Сайхан. Би будаа агш шатдаг хүн гайхаад. Будаа агшаана гэдэг чинь бас том урд гэж. Ялангуяа одоо Солонгос, Япончууд бол хятадууд өдр бол бас будааг бол найдвартай агш гэдэг юм тий. Гайхаад түлээд агш шатдаг хүн гайхаад. Одоо магадгүй одоо энэ юу баа штэ будаа агш шатдаг шүү дээ.
Зарим айлд байгаа зүгээр байгаа шүү дээ. Заавал будаа гашиж сүүч айл байгаа шүү дээ. Тэгэл ороод бишн дээр будаа гашиж чадахгүй. Үлсрэл хорооны өндгөр ингэж ус тавиад бишн төсөөгээл давсаагээл тэгэл окей. За. Ерөнхийдөө бол хоол болж чинь тий. За яг Амссан уу? Амссан. Махал зөөлөө. Яг махал зөөлөн. За одоо ингэ наашин жоохон татаад. Уул жоохон шүлөө Шүлтэй жоо. Шүлтэйгөө бай гэж. Тэг жоохон чүч жоохон шүл хийгээд барыг бол болох шээ. Гэтэ ерөнхийдөө боцоо. Тий. За яг л болсон. Яг мах цах хэдэм яг таараад тий. За ингэж амар гой хоол юм ээ. Үгүй амар гой хоол болчоод байна. тий. Идэл үлдээд юм тий. Итгэл үлдээ. Яг нийтлэг хоол хийж байгаа юм л та. Гэтэ бол манай монголчууд бол өөрсдөө их эдэрмаа дандаа шинэ ногоонууд маа дандаа яг Монголын өөрсдийн яг бүтээгдэхүүн тий. Энэ бол одоо Монголын үхрийн мах тий. Монгол хүмүүс тэгэл ингээл помидор энэ Монгол биш юм байна тий. Жоо парилон орчих юм. Гэхдээ нөгөө аринитик гэдэг гоё нөгөө юу гэдэг чинь нөгөө жижиг айлмнууд Тий. Тэр их яг гоё Монгол. Чи ингээд нөгөө юу гэдэг шүү дээ. Апельсин идэхэр шинжил санагддаг. Апельсин идэхэр юу гэж? Апельсин мандрин идэхэр нэг шинжил санагддаг. Гоё шүү дээ. Яг ингээд шинэ жилийн тэр нөгөө нэг мандрин одоо яг шинэ жилийн уураа амьсгал орж ирэл байна л. Тэг ингээд гомсоор аваад ингээд өндөр нь пүүх гэсэн шууд Happy New Year гэж урж игдэр. За 2 3 хоногийн өмнө надад хүн залахгүй юу? За шинэ жилийн арга хэмжээ та яах вэ л гэж. Тэгвэл юу вэ? Шинэ жил болцсон билүү яасан билээ гэдэг. Яг нэг шинэ жил маань нэлээ яруу хамт олон байна шүү. Тэгээд одоо эртнээс яахгүй бол захиалга махалга өгөхгүй бол энэ жоохонд ч нэрэ. Зүгээр ээж дахиад энэ амар олон юм баг шүү. За. За ингээд манай одоо тавгалтыг бол одоо манай за тэр орны 2 3 үзэгчтэй холбогдоод ярьчихдаг. За ингээд тоолыг бол тавгалж байна. За Махны тавгалтыг би хэлдэг юм уу? Арай ойрхоноо. за тийш. Чи өнөөдрийн хоолыг бол ингээд Зөөлөн хайр дээр нэлээ олон хосууд эвлэрээд нэлээ олон хосууд ойлсон баг шүү. Тэгж боддоо шүү. зөөлөн хайр уу? Тэ. Хаа яагаад ийм гэдэг үйлээд явж ирсэн сүндөө баг шүү. За чи тийм усуудыг харсан уу? Яг харсан. Бана хажуудсан зогсож байна. За одоо төврөө нэг хэсгээс наваач дуулаач минь өгшөө. За энэ үсчтэй холбогчдгоо. За. За та хоёр юм аягалч би нэг ярьж байна уу? Байна уу? Сүнс холомгдсон юм шүү. Ажлаа. За тэгээд манай өндөр дуучин эквили маань. За бид гурав хийсэн хоол гэвэл маш сонирхолтой хоол хийлээ л дээ. Байна уу? Самано. За нааnis хоолыг тоолё та. За баярлаа. Баярлалаа. Хичээнэ. Тийм санал тавиад байгаа. Тэг санал маань ирээд л кино л дуулаад байна л да. Тэгээ одоо жишээлбэл үндэсний телевизийн олон ангит сериал одоо огцон мэргэлтийн 11 сарын 15-наас ахуулаад нэг гарах тэр киноны дууг дуулж байгаа. Тэр үнтэй гэдэг юм манай татар хамтлагийн заяата дуулсан тий. Тэр дууг бол одоо жишээлбэл ингээд дуулж байна. Тэгэл яг хоо одоо киноны саналууд маань ирж байгаа тэнцнээс би бас өөрөө бас сонголтоо хийгээд дуунуудаа хийж байгаа л авч дуулж байна л да. Тэр жоохон таалагдахгүй нүггүй юу? Зөв. Тухайн хүмүүсийн хийж байгаа промошн л да. Тэгэхээр киноны дуулж байна гэдэг чинь өнөөдөр эквил Киноны промошн явуулж байна. Киноны промошноор л одоо эквил явж байгаа байхгүй тий. Тий. За тэгээ 11 сарын 9-нд үзээрэй. Тэгээд бас их маркетинг алдаад авах гэсэн тийм. Амжилт төсөө бас тэгээд за баярлаа. Peace. Thanks. Одоо цаг маань юу болж энэ нөгөө том цаг үүдсэн. Түрүүн цаг дуусчих. хоол. За энийг идээд ихгүй. За. Гоё. За байна уу? Үгүй мах гоё юм зөөл мордог байхгүй. За өдрийн өдргий. Байна уу? Сан байна уу? Юу вэ? За энэ гоё болсон байна. Ингээд яг нөгөө махны яг зөөлрөөдөө гоё болсон байна үстэй. Үхрийн мах ч өөрөө нөгөө нэлээ. За манай цаг юу болж байгаа юм бэ?
За өнөөдрийн нэвтрүүлгээд хүрэлцэн ирсэн видео удаа явж ирсэн. Игүүлтэй маш их баярлалаа. Сайхан хамтдаа олсон бас баярлалаа. Тэгээд тоглолтод ч амжилт хүсье. За бас нэг удаа ганцхан удаа тоглох гэж байгаа бас яг харамсалтай юм аа. Амжих хүн байна, амжихгүй хүн байна. Хөдөр хонтоос ингээд үсгээд ирж байгаа хүн байна тий. Ганцхан удаа гэдэг. Ер нь гэтээ нэг бодлоор нэг гой чистний яриг. Гой юм шиг тий. Тэгээд тоглолтоо сайн хийгээрэй. Тэгээд үцэг хүмүүс 10 удаа тоглоорой. 21 аймагт тоглох нь тэгэл. Манай Монголын бас байгаль зүйл гоё шүү дээ. Одоо үйл болж байна бас. Тэрийг та хоёр зохион байгуулж явна да. Тэгээ хамгийн гол нь игүүти бас нэг за яг би зөөл дайрын нэг бадгийн болъё л да. Энд чинь бас нэг ер нь намайг яг ямар хүн гэж боддгийг. За тэрийг л хэлж. Та хоёроос юу нэг сонсоё. За ер нь тэгэл яг хувь хүний талаар бол шинд айгуу тийм шулуухан хамгийн би авааштай зүйлийг бодоод байгаа. Арх уудгүй, тавь татдгүй. Тэр бол өстө маш авааштай зүйл. Ялангуяа урлагийн хүмүүд бол тий. Чи урлагийн бас ихэнх урлагийн бас зарим нэг хүмүүс бас нэг жоохон водкод орсон юм байна. Бас гоё юм хөтлөө. Тэр нь авааштай. Дээр нь бас шулуухан, шудраг, заавал заагүй бол үгүй. Тэгээд үнэхээр яг бас нэг найзын холбоотойгоо үргэлж байдаг сайн найз. Тэгээд өөр юу хэлэх вэ? Яг миний бодож байгаа юм бол яг л тийм. Одоо битгаар ингээ яваад байгаа үү? Одоо манай оператор гэнэ. За тэгээд өнөөдөр студийн хүрэлцэн тань маш их баярлалаа. Тань гэж найздаа баярлалаа. За холбогдсон улсуудаа бүгд дэрүүд өтөж байгаа улсууд. За 11 сарын 9-нд дуучин их. За гурал ерөөсөө зөөлөн хариг дуулаад дуусгач. Юу гэн бадгийн дахилтын дуулах юм уу? За махтаад болчихгүй. За чи өнгөрөө эхлэе. тэгэхээр дэрчгүй дээ. Дэрчгүй дээ. За би эхлэе. Хаа яагаад ийм зөөлөн юм бэ? Хагслыг өмнө чи очихдоо үнэнч байж чадахгүй. Нурлал яагаад ийм зөөлөн юм бэ? Дутуу харсан хармэ чамайгаа би үр хайрлагсан. Баярлалаа. Бүгд та бүгдийг үр хайрлагсан. Баяртай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За. Дөрөвдөө тавлаач гэдэг юм уу? Энэ нэслэг сайхан бүгд хоп за. За. Цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цагт байна. Гэвч баяртай үзсэн. Амттай хол дотн нэрэ Double Cook 7 нүгүрийн бямны маригт 12 цагаас шүдрий ариухан үсэлши үзэгсэн чимийн сэтгэлийн ихрихай зүрлэшгүй мөрөдлийн төгтөн харвигас зөвхөн би чамайг хажуусан миний зүрхний цэглэн харин чи хацагдав нурса миний хайрын үдмэсээ багцаш би бидний хайрын түүхийг бос
Болсон чи хөгөөдөө ихчний харин дөрөв сэтгэл зүхэ зориудсан би хэзээ шуурш би амьдрал туудээ би ганцхан чамдаа мөнх зориудээ би Jordan was about all the chimuko tadlin usini Jordan shpei moroki Khams to didi Tukun chanda Urdu jarudi Nanan tingert mando chirtun si Digudle Lendin sitig di husti Chini mungha Giril tuhle Nasin durshta khali Ganzan chamagan ihri Namuhu yıldın Yaldığın şirimin Haber Kusurduzda çivrek ahri Ara şi Orsun şabi duvahun Şunu bilge Doğduktan emin İçini xarin doyun Sikir tüke zarudun bi Hiçe şuruş bi Endirdan doğdu bi Ganzan çanda Mukut zarudi bi Jordan was about all the chimuko tadlin usini Jordan shpei moroki Khams to didi Tukun chanda Urdu jarudi Надад вамсмо Боч Хичан жавери Газу чамда биха Тусу туста шибе ахми Оно ши Орсум жаби дубаху Шамру илге Додуктони ми Личини харин дойдun Sikir tüke zarudun bi Hiçe şuruş bi Endirdan tuğde bi Ganzan çamda Mukut zarudi bi Jordan was about all the chimukut tadlin usini Jordan shpei moroki Khams to didi Tukun çamda Urdu jarudi İçini xarin doyun Sikir tüke zarudun bi Hiçe şuruş bi Endirdan tuğde bi Ganzan çamda Mukut zarudi bi Дөрөвдөө тавлаач гэдэг юм уу? Энэ ярьслаа сайхан өргөндөө хоп за. За. Цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цагт байна. Тэгээс үстэй баяртай үзсэн. Амттай хол дотн нэрэ Double Cook 7 нүгүрийн бямны маригт 12 цагаас